Сайн байцгаана өрхөн үзэгчтэй. Бэлгүү нууц тавчаа YouTube сувгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа бид нар шинэ булан нээсэн байгаа. Энэ булангийн нэр маань одоо Монгол бахархал буюу монголчуудын хүн төрөлхтөнд үлдээсэн өв соёл, за мөн тэдгээр өвөрмөц шинэлэг зүйлсийн талаар үзэгч та бүхэнтэй хаваалцахаар ингээд бэлгүүн багштай сууж байна. За манай сувгийг дэмждэг бол та бүгд subscribe дараарай. За мөн дээрээс нь бид нар та бүгдтэй илүү сонирхолтой мөн илүү чанартай контент өргөхийн тулд мөн доор үлдээсэн дансны дугаарлаа бас эрхэм үзэгч та бүгд сэтгэлийн тос тийм donation өгвөл одоо манай багийн зүгээс маш их баярлалаа. За өнөөдөр багштай ямар сэдвээр ярилцах байгаа вэ? Монголчуудынхаа талаар ер нь бас их тийм зөв ойлголттой байё. Би бол тэгж бодож байна. Ер нь өнөөдөр би ажаад байхад Чингисийн Монгол, Инээдрээ Монгол гэл одоо зөндөөл одоо Монгол омогшил гэсэн юм яриад эхэллээ. Гэхдээ энэ Монгол омогшил гэдэг үг монгол хэлний найруулга зүйд байхгүй. Монгол хэлний дүрмдж байхгүй. Махчлан буулгах юм бол Монгол танхаарл гэсэн үг. Зүгээр бахархал гэдэг тал дээр тавиул их боломжийн болов гэж бодлоо. Альва үндэстэн өөр өөрсдийн гэсэн бахархалтай. Бүгдээрээ л ийм альва ус үндэстнүүдийн бахархал байгаа шүү дээ. Үндэстний бас хэв соёлч байгаа. Тийм учраас өнөөдөр Америкчууд дэлхийн том хөгжилтэй эзэнт тусаллаа. Их гүрэн болсон. Дэлхийн 1 номерын эдийн засаг тэргүүлэгч эдийн засагтай том гүрэн шүү ч гэдэм юм. Бид нэр дэлхийд инх тайвныг сахиулж бараг ер нь ардчлалыг хүний эрх хэрэгчлөө. Энэ болгоныг Америкийн нийгэм хүндрэлтэнд бүр яг үлгэрч харууллаа гэдгээр бахархаж яах байгаа. Юу н бахархаж байгаа. Өшөө Америкийн бахархлууд их олон л биз. Англичууд бас бахархалтай дэлхийн том гүрэн. Өөрсдийн гэсэн одоо ёс заншлаа дэлхийд дахинд бол түгээрчдсэн. Англичууд. Их Британи өнөөдөр дэлхийн 4 төв 3 том далайд өрсөлдөгчгүй ноёлж дангаар колон байгуулж чадсан. Тийм учраас өнөөдөр дэлхийн нийтийн хэл нь англи хэл болсон. Энэ бол одоо Английн бас нэг бахархал байгаа шүү дээ. Францууд ч гэсэн бас бахархалтай. Бас л том гүрэн шүү дээ. Бас том колон байгуулж ирсэн шүү. Спан, Португалууд бас байгаа л үз. Мөн Оросуудад ч бас бий том гүрнүүдэд. Жижиг сажиг улс орнууд өөрсдийн гэсэн бас бахархлыг гаргаж ирсэн л үз. Грек Ром бол одоо бас л том бахархалтай шүү дээ. Дээр үеэсээ бид нар иргэншлийн том түүхийг Европт байгаа иргэншлийн түүхийг бид нар бичсэн гэдэг бол энтэг хятад бас Азад байгаа иргэншлийн түүхийг бид нар эхлүүлсэн. Энэ бол тэдний бахархал. Ойрхон дорндын арабууд, персүүд, арабуудаас өмнө персүүд бид нар ойрхон дорндод хүчрэгчж, тийм ээ, персийн хүчрэгчлэлт, персийн тэлэлт гэдгээрээ бас их бахар. Ер нь түүхэнд хувь нэмрээ оруулцгаасан. Монголчууд яасан. Чингис хаан. Манай Чингис тэгсэн. Манай Чингис ингэсэн. Манай Чингис түүхэнд 40 улсыг мөхөөсөн. Манай Чингис ингэсэн гэл одоо. Гүй тухайн цаг үеэр нь авч үзэх юм бол дайн байлдааны л нийгэм. Тийм болохоор дайн байлдааныг бол зөвтгөн. Нөгөө талаараа бас түрэмгийлж байгаа шүү дээ. Түрэмгийлнэ. Эргэн тойрны улсууд руугаа түрэмгийлж байгаа. Цаг үеийн тийм усан шалтгаанч байгаа. Тэгэхээр Монголоороо бахархах зүйл гэвэл бидэнд одоо яг өнөөдөр юу байгаа вэ? Монголоороо бахархах зүйл.
тухайн үеийн одоо 3 том иргэншлийн уулзар зааг дээр Монгол үндэстэн оршин тогтнож байсан. Ер нь урагшаага Күнзэн иргэншил, Барууншаа Ислами гэд явна. Оросоос үлдэрсэн юм аа. Гэхдээ ер нь Христийн иргэншлийн нөлөө бол Монголд бол орж ирж л байсан. Тал нутагт бол орж ирж л байсан. Тэгэхээр энэ иргэншлүүдийн уулзар заг дээр эртний одоогийн Афганистаны нутаг дээр эртний Согдус гэж байсан. Согдос 5 дугаар зууны үед буддийн шашин Монгол руу орж ирж л байсан. Бичиг үсэг нь Финикэд бичиг үсэг үүссэн. Бүх бичиг үсэг. Финикээс Перс рүү, Персээс Согд руу, Согдоос Уйгур руу, Уйгураас Монгол руу, Монголоос Манж руу ч гэдэг юм. Бичиг үсэг явж штэ. Бичиг үсгийн том соёл. Хятадд үүссэн бичиг соёл Солонгос, Япон, Зүүн Азид бас орсон. Зарим зурлаг, зарим ханз. Ер нь Зүүн Азид бас соёл авч штэ. Иргэн тойрондоо. Иргэншил чинь иргэн тойрондоо соёл түгээдэг. Дэлхийн 3 том иргэншлийн уулзар зааг дээр байдаг учраас дэлхийн 3 том хүчрэгчээд эхлэхээр дэлхийн 3 том иргэншлийн эзлээд авсан. Тийм болохоор монголчууд дэлхийн энэ иргэншлүүдийн хоорондын солилцоог бие биед нь одоо түгээсэн гэх юм да. Түгээж өгсөн. Тэгэхээр Хятад үндэстэн өнөөдөр дэлхийн том гүрэн одоо Азтай 1 номер дэлхийд Америкт өрсөлдөх 2 дахь гүрэн боллоо гэж ярьж байна. Энэ гүрэн чинь ийм гүрэн болохын тулд яг яасан юм? Тийм биз? Орос үндэстэн ийм одоо бараг дэлхийд бас том хүчрэх гүрний тоонд ордог. Харин ийм том гүрэн болохын тулд хаанаас үсэлтэй? Яг яасан? Яг ямар улс суурь байсан гэх мэтэр. Перс өнөөдөр ойрхон дорнодын томоохон геополитикийн нэг. Энэ их газрын хүч, их газрын хориг гэдэг нэг бүтээл байгаа л да. Буян цогтойгоо орчууллууд яалаа. Тэгэхээр энэ ойрхон дорнодын томоохон геополитик эдийн засгийн зангилаа өнөөдөр Перс, Иран дээр ингэж одоо байна л да. Тэд нар яг энэ Перс үндэстний энэ том геополитик байр суурь дээр өнөөдрийг бол оршин тогтнохын тулд юунаас бол батаа юм? Юунаас бол батаа юм бэ? Энэ дээр байгаа. Энтэг том гүрэн, томч ус, хүчрэхэгч ус. Харин энтгийн өнөөгийн байгаа байдал ер нь өнөөдгийн байгаа байдал төдийгүй өнөөдрийн оршин тогтнож байгаа байдал ямар улс суурьтай вэ? Эртний иргэншлийн улс суурь байгаа. Харин энд түлхэц болгочт нь юу вэ? Энтэг хятадын иргэншилт ингэж хөгжигдөн түлхэц болгочт нь хэн бэ? Энэ талаар тэгэхээр энэ 1 тэрбум 500 сая гаруй хаан үндэстэн өнөөдөр байдаг. 5-6 хэлээр ярилцсан. Өөр хоорондоо ойлголцохгүй. Хаан үндэстэн 95% эзэлдэг болохоор хаан үндэстний хэлээр, хань үндэстний хэлээр ярьдаг. Бүдүнхой хэлээр хятадууд нэг хэлэн төв болж ярьж байгаа. Нутаг дээр очиход өөр. Орос бол ер нь маш олон үндэстний дотроо багтаасан шүү дээ. Гэхдээ Орос хэл бол түгээмэл байгаа. Яг л Орос үндэстэн давуунгаа Орос үндэстэн олон хувийг бүрдүүлдэг. Тийм болохоор л одоо энэ том гүрний мөн одоо Перс байна. Одоо энэ юу юм л да? Афганистан, Тажикстан, Иран 3 Перс хэлээр ярьдаг. Казахстан, Узбекистан, Кыргызстан гэдээ явах юм бол түргээр ярина.
Уйгурууд бол Шинжааны уйгур бол арай өөр, уйгур маягийн. Гэхдээ түрхтэй төстэй ярилцсан. Тэгэхээр Казахстан, Кыргызстан, Узбекистан ч хоорондоо хэлний проблемгүй. Мессер юм а. Өөрчлөл ойлголцдог. Тэгэхээр Тажик, Афган, Иран гурав бас л яг нэг перс хэлний суурьтай. Армян бол Индо-Европ хэл. Армян бол гүрж өөрөө тус таасны гүрзийн тэ гүржийн тус хэл байгаа. Туркмен улс турк хэлээр ярьдаг. Туркмен улс бол Азербайджан бас турк. Ер нь турк, Азербайджан, Туркмен гурав хоорондоо осовлонгүй ойлголцсон. Энэ одоо хэлний энэ онцлог байгаа шүү дээ, энэ соёл. Энэ их соёлууд өнөөдөр бүрэлдэн тогтохын тулд юу болсон юм? Юу нөлөөлсөн? Түүхэн он цаг туулсан боловч хэн томоохон нөлөө үзүүлсэн юм бэ? Энэ дээр байгаа. Мөн дорнд Европын орнууд болон Төв Европын зарим орнуудад бас түгээлт бас байгаа. Тэгэхээр Монгол эзэнт гүрэн 13 дугаар зуунд оршин тогтнож байхдаа энэ олон хэл соёлын ялгааг нь зохицуулж өгсөн. Энэ олон үндэстнүүдийн ялгааг бүрэлдүүлэх бөгөөд шинээр үсгэжсэн. Ер нь дэлхий дахинд их гүрнийг байгуулж Евразийг дамналдан хэлсэн нүүдэлчин эзэнт гүрэн дэлхийд инхийг тогтоосныг түүхэнд Пакс гин. Дэлхийд ингэж инхийг тогтоосон 3хан гүрэн байдیں۔ Пакс Романика буюу Ромын инх. Ромын эзэнт гүрэн хойд Англиас Умард Африк хүртэл Атлантын далайн Ибер хойгоос хар тэнгис хүртэл оршин тогтнож байхдаа бүгднгийн нэгтгэн захирч нэг үндэстэн инх тайвныг тогтоож хүчээр эзлээд хүчээр инх тайвныг тогтоож байгаа юм л да. Үүнийг Пакс гэдэг юм. Тэгэхээр Ромын эзэнт гүрний үед бүгд латин хэлээр ярьдаг. Тэгээд бас нэгдсэн нэг өвөрмөц өөр шашинтай. Бүгд Ромын хуулиар. Тийм болохоор Ромын Цезар, Марк Аврели, би грек хүн, би перс хүн, би одоо юу ч гэдэг те Ибер хүн, би нүүб хүн ч гэдэг юм уу. Бити тэгж хэлээ. Би Ром хүн. Би энэ дэлхийн хүн гэж хэл. Би Перс иргэн, Афины иргэн, Ромын иргэн гэж бити яар. Тэ? Би энэ дэлхийн иргэн гэж чи хэлжээ. Pax Romanica систем бол ер нь манай эртний өмнөх тооллоос ер нь манай эртний 100 хүртэл 1-р мянган жилийн хавцаа хүртэл маш удаан тогтсон шүү. Энэ юу гэсэн үг? Инхийг тогтоож ирсэн. За энэ үед бол дотроо яаж инхийг тогтоож ирсэн, Ромын хууль гэж юу байсан талаар, Ромын талаар бүр тустай юм байгаа. Гэхдээ хамгийн гол нь Pax Romanica гэдэг чинь ийм зүйл байсан юм аа. Их том газар нутаг хүрээг хамарсан юм аа. Дараад нь Pax Britannica гэж байгаа. Британий инх. Аргагүй л дээ. Дэлхийн 4 том төв дээр 3 том далайг дангаар захирж колон байгуулсан болохоор аргагүй л одоо Pax Britannica систем гэж байгаа шүү дээ. Pax Romanica, Pax Britannica хоёрын дунд нэг юм байдаг. Энэ бол Pax Mongolica. Том илрэл нь юу вэ? Наран ургах газраас наран шингэх газар хүртэл тулам дүүрэн алт үрсэн 13 настай охин явган алхахад айх аюулгүй байсныг хэлнэ гэж. Энэ чинь эзэлж аваад инхийг тогтооцсон. Энэ инхийг тогтоохдоо шашнаар барьсан уу? Үгүй. Нэг онцлог зүйл байгаа. Зүгээр л чи дуртай шашнаа шүү дээ. Чи дуртай юм а хий. Чиний ямар үндэстэн болж төрсөн ч хамаа байхгүй.
захирагт гүцээ. Ерөөсө их засаг хуульч нь бас энийг авч үзчихсэн байна. Их засаг хууль. Их засаг хууль. Цаашдын Монголын эзэнт гүрнүүдийн тийм ээ одоо Монголоос салбарсан улсуудын улс гүрнүүдийн мөн дэлхийд дахинд маш том нөлөө үзүүлсэн. Их засгаас сэтгэлж үндсэн хуулиа бичсгээжсэн. Дэлхийн хамгийн анхны шудраг үндсэн хууль зарчим Магна Карт. Магна Картын гэрээ гэж нэг байдаг шүү дээ. Тий. Их тайвны хүний эрхийн талаар. Хүний эрхийн талаар. За тэгээ бүр малын харьсан дээр бүр ингээд бичиж тэмцүүчд цаас гэж байгааг юм да. Тий. 1215 онд Англид үссэн биз дээ. Тэгвэл их засаг хууль 1206 онд бичигдсэн. Магна Картаас хэдэн жилээр авах вэ? Бараг 9 жил. 9 жил байх зү. Их засаг хууль 9 насаар авах байхгүй юу? Энэ евроцентрист үзэл 19-20 дугаар зуунд ноёлж ирснээр бүхнийг цагаан хүн нээсэн бол нээлт. Нэгээг бол нээлт биш гэж үзчихсэн юм. Тэгэд цагаан арснуудаас өөр хүн юм нээсэн байхад хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ийм юм байгаа. Гэтэл Магна Карт чинь дүү болчиход байна шүү дээ. Их засаг хуулийн зэрэгт. Тэгэхээр энэ иргэншлүүдэд болон альва улс орнуудад томоохон өөрчлөлтийг бол монголчууд авчирсан. Үнэн дээр тухайн үед монголчууд 13 дугаар зуунд дэлхийд ноёлж байхад Европ харанхуй байсан шүү. Европ харанхуй байсан. Харанхуй яг дундад зуунаараа байсан. Тэгээд хоорондоо загалмайтны дайны үеэр бас исламууд руу бас их дайрдаг байсан. Загалмайтны дайны ялагдлын түүхэндээ бүр аргаа барцсан дотрооч зөрчилдөж исэн. Ийм юм болж исэн. Эднэр дээр дайн байлдаан цусан төмөр авчирж исэн ч гэсэн бас өөрчлөлт шинжилэлтийн гэрлийг тусаасан. Энэ бол монголчууд. Тэгэхээр монголчуудын энэ нөлөө Европод их өөрчлөлт авчирсан. Ямар санда Марко Поло Европт очичоод дорнд итгээд зарсан тэмдэглэлт номоо бичээд сонирхуулсан шүү дээ. 70 худалч болоод хувирсан шүү дээ. 70 худалч. Худалч Марко. Тэгээд Венецийн карнавал буюу Багт наадамд нөгөө Марко гэд нэг тийм дүрийг оруулж ирдэг. Дандаа худлаа ярьдаг нэг тийм алиасаа шиг хувцастаа нэг нөхөр явж явах жишээтэй ч юм уу тийм ээ. Ийм болсон. Марко Поло та нар мэдхгүй байна да. Мэдхгүй байна гэж бас их харамсаж гасалж ирсэн. Өөрт нь хинч итгээг болохоор бас их урам ухардаг байсан. Марко Пологийн хэлсэн юм. 300 жилийн дараа Европт орж ирсэн. Тухайн үед монголчууд 300 жилээр төрүүлж дэлхий дахнаас төрүүлээд хөгжсөн л байсан. Өнөөдөр дэлхийн 1 номерын эзэнт гүрэн хөгжилтэй бас Америкаас 100 жилээр хоцрогдож гин гэж яриад байна л да. Яг тэ тэгээ төрүүлэх, хожигдох байдаг л зүйл. Тэгэхээр монголчуудын энэ хүн төрөлхтний түүхэнд бас их томоохон нөлөө бүр өөрчлөлтүүд байгаа. Дайн байлдаан очир зүгөө алаан хэдэн тэр улсыг ингэж эзэлсэн, энэ улсыг тэгж дайраад л тэгэл эзлээд л гэл энэ тухайн үеийн тэр тактик одоо Монголын жанчдын урухаан л та. Гэхдээ тэгэд байлдал яваад байсан юм шиг. Европын түүхэн дээр зэрлэг бүдүүлэг татарууд гэж хэлж байгаа байхгүй, татар монголчууд хурж ирээд тэгээд буснуулж жагаад өөрсдөө алгуулсан чиж ах шиг юм бичсэн.
Энэ түүхийг зүгээр бичээчтэй. Түүхийг өмчлөх гэж маш олон гүрнүүд одоо тухайн үед бол үзэжсэн байх нь шүү дээ. Түүхийг өмчлөх гэж. Гэвч цаг хугацаа өөрөө үннийг хэлдэг болохоор түүх хүнд ч өмчлөгддөг юм аа. Түүх болсон явдлыг бодит үннээр нь гаргаад ирд юм аа. Яаж ч дарж нууж балруулдаж арилгасан өсгөн тодроос тодроод л гараад ирдэг юм аа гэдгийг цаг хугацаа өөрөө харуулдаг. Учир зүггүй хөгжлөөрөө өнөөдөр гайхалтай бид нар одоо жоохон хөгжчгөр өөрийгөө магтаж байна л да. Солонгос одоо 2333 жилийн түүхтэй болж давхиад л байх юм. Ямар нотлохоо хаанаас гаргаж бас нэг нотлохоо энэ төр байгаа л үсттэй. 2333 жилийн түүхтэй бол хүнүүгүрэн чи 2220 хэдэн жилийн түүхтэй байгаа сте. Тийм шүү дээ. Тэгэхээр хүнүүтэй зэрэгцээд үүсээд исэн юм уу? Бараг хүнүүгээс бараг 10 жилээр ах үүсээд байгаа юм уу? Гэтэл хүнүүгээс өмнө манай Монголын тал нутаг дээр том гүрнүүд улсууд бас байсан. Тэдний бичвэр нь одоо олдож эхэлж байна. Бүр 5 улс бас байсан байна гэсэн тийм бичвэр биш үү? Энэ юу гэсэн үг? Хүнүү гүрэн модон шаниу хүчрхжүүлж өгсөн юм аа. Байгуулаагүй шүү. Өмнө нь байсан, байгуулагдсан. Төмөн шаниу гэдэг аав нь байсан. Тэр хүний нөхөр бас явж л байгаа. Аав нь гэдэг нөхөр явж л байгаа. Зүгээр модон шаниу чинь хүчрхжүүлж өгсөн юм аа. Хүчрхжүүлж өгсөн модон шаниу. Хүнүү гүрэн байгуулагдсны 220 хэдэн жил гэж наадмаар тайлбарлахаа болио. Хүнүү гүрэн хүчрхжсэний гэж тайлбарлал бас зөвөө. Их Монгол ус байгуулагдсны 800 гал одоо ярьж штэ. Үгүй ээ, Чингисээс өмнө байсан. Чингисээс өмнө хаадууд байсан. Чингис хүчрхжүүлж өгсөн юм аа. Тэгэхээр хамаг Монгол нэгдэн хүчрхжсэний 800 хэдэн жил гэж байж хэлж болно. Цөмөр яад чинь хэлж байгаа үгээ ойлголтоо зөв байлгая. Одоо хүүнэглээрээ байж байгаа л гівгүнд Чингис ухаарал тийм ээ. Хүүнэглээрээ байж өстой гівгүнд шаны ухаарал тийм юм байхгүй. Эн чинь он цагийн хугацаанд бүрэлдэн баг багаар бүрэлдэн бий болж иж энэ суур тавигдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ойлголтыг цөмөрөө өөрчлөё. Энэ цөмөрөө ингэ буруу ойлгоол байна л да. Бити буруу ойлгооч л гэж би хэлж байна. Монголын эзэнт гүрний дэлхийд дахинд бас өөрчилж оруулж байгаа зүйл бас зөндөө маш их байгаа шүү. Тэгэхээр энэ нэн төрөнд монголчууд хүрээлэн байгаа одоо улс үндэстнүүдэд өөрчлөлт оруулсан. Мөн тэднэртээ шинэлэг зүйл оруулж өгсөн. Шин одоо дэвшил авчирж исэн юм аа. Тэгээд энэ дэвшил нь яваандаа тэр цаад бүрэлдэн бий болсон үндэстнүүд монголчуудаас үлгэр жишээ авч өөрсдийгөө өөрчилсөн. Мөн бусдаас ондоошулсан. Бусдаа ижилсүүлсэн. Бусдаас дангааршулсан бол зарим бусдад нөлөөлж даяаршулсан. Олон юм байгаа. Маш олон юм байгаа. Тэр болгоныг дурдна гэдэг бол бас их өөр хэрэг. Хятадууд одоо анх Шаус, Шангус гэд ингээд үүсч байхдаа үргэлжлэл монголчуудын талаар ярилцж бичиж үлдээж исэн. Одоо цагаан эрмийн хойно байгаа нүүдэлчдийн. Харин Оросууд бол Бизантийн соёлын шууд үргэлжлэл гэж өөрсдөө үзэж исэн. Эртний Ром 2 хуваагдаад баруун Ром, зүүн Ром гэж 2 хуваагдсан. Баруун Ромыг барбарууд, Герман, Польш, Болгарын нутагтэр байсан барбарууд, вандалууд, визготууд, осготууд бүр хүнүү нартай нийлж байгаад хүнүүгийн хаан Атилатай нийлж байгаад ер нь бол учрыг олж исэн л да. Атил хаан чинь ер нь ариун яг Ромын нийслэлийг галдан шатах гээд хүрээд ирэхэд Ромын пап 9 дугаар лё өөрийн биеэр гуйж өөрийн биеэр гарч ирээд бити төхүү гэж Атилаас гуйж аргадчиж болиулж исэн шүү дээ. Тэгэхээр яаж ин хүнүүчүүд чинь Туваазаас нүгээд сүмпчүүдтэй буцагдаад Туваазаас баруун тишээ нүүчээд тэндээ очиод одоогийн Унгарын тал нутаг дээр хүчрхчээд
хүнүүгүр ингээд одоо улам хүчрхчээд ингээд тэр хавийн барбаруудыг олцтой түвээж л байсан л да. Тэгээ бүр Ромыг хүртэл айлгаж зүрхэнд нь шарав суруулж ирсэн. Тэгэхээр энэ баруун Ромд байхгүй болоход зүүн Ром нь бол Бизант гэдэг тэр одоо улсын Бизант зүүн Ром буюу Бизант гэдэг дээр ингээд орчин тогтнож ирсэн. Харин Оросууд өөрсдийгөө Бизантын соёлын шууд үргэлжлэл гэж бас нэг үзэж ирсэн үе байгаа. Тэгээд ер нь бол эртний Скандинавоос одоо ер нь бол Швед маягийн викингчүүд шүү дээ. Норвег, Швед, Дани. Эдгээр чинь Исланд, эдгээр чинь нэг хэлтэй. Угрофинууд байхгүй. Нэг хэлтэй. Хэлээрээ ойлголцдог. Финлянд ганцхан өөр, Сувмын хэлтэй. Арай өөрөөр ярьдаг. Скандинавын энэ 5 орны 4 нь хоорондоо төстэй викингүүдэлтэй. Газар нутаг хайгаад далаа тэнгисээр явж исэн. Гэтэл тэдний нэг дорнд салбарлах, дорнд Славянд Латв Литва хавцаа байлдаж явсан нэг тийм салбар ухсааны викингүүд Нява мөрн рүү гуй онгоцоор ороод ирсэн. Ингээд Нява мөрнөр гуй онгоцоор орж ирээд ижил мөрд рүү ороод ижил мөрний их газар хаан хүрдгийг мэдхийн тулд бүр урагшгаа гүн рүү очиод одоогийн энэ Киев хавцаа хүрээд ирэхгүй юу. Тэгээд тэд нар өөрсдийгөө Урус гэж нэрлэсэн. Урус гэдэг нь бол тухайн үеийн Вайкингийн салбар болох Варангяны хэлээр Бава гэсэн утгыг илэрхийлээд байгаа. Энэ Рус гэдгийг үүсгчээд өөрсдөө Бизантаас соёл авч ирсэн. За бид нар одоо энэ Бизант гэдэг хамгийн гол нь Киев чинь өөрөө торгоны зам дээр ойролцоо байрлаж ирсэн. Тийм болохоор Бизантаас соёл авч ирсэн. Бид нар үүний үүслээ гэж одоо ингэж хэлж ирсэн. Тэгэхээр чин Оросууд чинь бас нэг Швед маягийн гаралтай яг тэр Оросууд чинь өөрсдөө шаргал үстэй тийм гял цагаан царайтай л усуд байдаг шүү дээ. Тухайн үед бол тийм л байсан. Тийм болохоор Скандинавын Варангянууд дорнод Европт нэг удаан хяналтаа бас нэг тогтоож байгаад зүүн Ромоос тэгээд соёлоо авсан. Тэгэхээр викингүүдийн дундах буюу Скандинавын дундах хямрал болоход зарим нь Русланд руу буюу Русын нутаг руу зүхтэж хорогддог байсан. Тэгээ хоорондоо чөлөөтэй ярилцаад ойлголцчихдаг. Яг нэг салбар нь л тийшээ ижил мөрнөрүүл явцал гэсэн үг шүү дээ. Эртний викингүүдээс. За энэ үед бол яах вэ? Бид нар үүнээс гаралтай ингэж байгаа гэж яриад байгаа. Гэтэл дараад нь монголчууд хурж ирж хагаад 13 дугаар зуунд монголчууд хурж ирж хагаад Киеврус юу байдгийг тийм ээ Москвагийн Рус гэдэг одоо бас гэж үзэж байгаа юм л да. Бүгднгийн бас бод цогчижсэн тал бий. Ямар ч лсэн викингүүд бол салбар нь бол одоо юу руу явцсан байх нь шүү дээ. Ижил мөрөн рүү явцсан байх нь шүү дээ. Харин 908 онд яг эндээс салбарсан Укра Славян үндэстнүүд өшөө цаашаа нутгийн зүүн тишээгээ явсан байгаа юм. Эзгүй нутгийн зүүн тишээг нь өссөн байгаа юм. Тэр одоо өөрсдөө Украчууд буюу одоо хязгаарынхан гэж нэрлсэн. Укра одоо хязгаарынхан Украин гэдэг үг энэс гаралтай л да. Хязгаар монголоор бол захчингууд л гэсэн үг. Одоо захаар л амьдардаг гэсэн л утгыг илэрхийлнэ. Захчин торгуудууд гэл одоо манай Монгол үндэстэн дотор байгаа шүү дээ. Захчин үндэстэн, торгууд үндэстэн ч гэдэг мянгад гээл явж байгаатай адилхан зүгээр энэ захаар байдаг. Эднүсийн удирдагч нь болохоор зэрэг Ярослав гэдэг хүн байсан. Ингээд Ярославын одоо талынхан буюу Ярославын Укра маягийн усудаа л гэсэн үг. Славянаас гаралтай. Славян чинь өөрөө бас Ромын эзэнт улсын үед дорнод мужид Трацаны газар нутаг дээр байсан болохоор Ромд захирагдаагүй. Тийм болохоор боолууд гэж доромжилдог байсан болохоор слев гэдэг үгнээс гаралтай болоо да гэж одоо хэл судлаачид маань хэлж байна. Боолууд л гэсэн үг. Славиас, Слав,
Славян гэд сүүлдээ Славян болсон. Тэгээ үүнийг бол судлаач нар гаргаж байна. За энэ өөрөөсөө Ярослав чинь одоогийн Москва голын хөвөн дээр оччихсан юм. Тэгээд зүүн Ромыг одоо 2 дугаар Ром гэж байгаа шүү дээ. Тэг чи 2 дахь. Тэгвэл өөрөөсөө бид нар бас Рома гэсэн утгатай үг илэрхийлгээд Москва Црецерийн буюу 3 дугаар Ромын Москва гэж нэрлэжсэн. Москва 3 дугаар Ром гэж нэрлэжсэн. Ингэж оршин тогтнож цаашаа хүчрэгчиж худалдаатайгаа Киевийн Рус, Москвагийн Рус гэдэг ингээд явж штэ. Бүгдээрээ монголчуудад бас нэг нэгтгэгдсэн л дээ. За тэгэхээр монголчууд ч бас бүгднийг нэгтгэж яваад бас нэг ондоо үндэстэн болгож ингэж хуургаж исэн. Одоо хуургах гэжтэй өөрийнхөө мэдлэлтэд оруулж исэн. Ийм тал бий. Харин Персиг эзэлж авсан бас монголчууд түүхэндээ. Багдадыг эзэлж авлаа штэ. Перс ноёлж байхдаа монголчууд Арабын их төрөлтөөс бас Персийг бас хамгаалж исэн тал бий. Тийм болохоор зэрэг Персийн соёл дангаараа оршин тогтож аврагдах нөхцөл нь үндэс суурнаас монголчуудад бас одоо монголчуудын тусламжаарч гэдэг юм уу, хувь тавилангарч гэдэг юм уу, тиймэрхүү тохиолдол гарч ирж байгаа. Энэ олон улс үндэстнүүдийг бүгднийг бас нэгтгэж захирсан. Тэгэхээр татвар татдаг. Татварын системийг бас анх гаргаж, ер нь анхч гэжтэй, ер нь анх хүндрэлтэн өстой чифтом байхасаа ахуулаад ахлагчдаа нэг хонь өг, үхэр өгч гэдэг юм уу татвар байсан бол энэ татварын системийг улам боловсронгуй болгож хөгжүүлэх тал бол байгаа. Тэгэхээр яаж юм? Их засаг хууль буюу нэгдсэн хуулийн суурийг тавьж оролдож байна. Монголчууд суурийг тавьж байна. Дараад нь татварын систем гэдэг гих мэтэр ингээд одоо явах нь. Мөн энэтхэгийн далаа хүртэл тэлж байсан тал бол бий. Түүхэндээ ч байгаа. Тийм болохоор энэтхэгийн олон үндэстнүүд бас Монголын хааны мэдлэлд бас орж исэн. Тэгэхээр энэ олон үндэстнийг захирах нэгдсэн том систем хэрэгтэй болно. Энэ системийг нь бас бүрэлдүүлэх. За тэгэхээр яаж юм? Ийм олон газар нутгуудыг бүгднийг нэгтгэжчгээд хооронд нь яаж холбох вэ? Өртөөний алба гэж нэг байгаа шүү дээ. Давхлаа, буухай элчөглөө, цаатас навлаа, давхлаа. Энэ яаж юм? Маш хурдан гэдрэг буцаж бие биендээ мэдээлж байгаа. Энэ юу? Интернетийн орчин үеийн интернетийн үг эцэг интернетийн систем гэж байгаа юм. Энийг бас ингэж үүсгэх талаа ингэж гарч ирж байгаа. Дараад нь интернетийн системийг үүсгэж байгаа мөртлөө дараад нь хоорондынх нь ив найрамдалтай байлгах хоорондын бараа таварын дутагдaltaй зүйл гэж байгаа. Худалдаа арилжааг нь дэмжиж өгөө гэж. Ер нь чөлөө худалдааг хамгийн анх ер нь бас үндсийг нь тавьж өгч байна. Монголчууд бол үндсийг нь тавьж өгч байна. Энэ олон улс үндэстэнд маш их нөлөө бас үзүүлж байна л да. Тэгэхээр өнөөдөр ямар ч л байсан одоо нэгдсэн худалдааг бий болгосны дараад нь яаж ин Марко Пологийн бичснээр шашин болгоны газар ингээ байсан гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр шашны эрх чөлөө. Энэ арьс өнгөний үзэл санаа байна шүү дээ. Хар арьстан, цагаан арьстан гэсэн тэрнийг бол монголчууд ерөөсөө хүлээж авдаг. Байглаасаа зайсан байх ёстой л зүйл гэж хүлээж авч байсан. Би хар арьстан болохоор чи хар арьстан болохоор адлагдана. Чи цагаан арьстан болохоор хөндлөгдөн гэсэн ойлголт байгаагүй. Чи зүгээр хүн болж төрсөн. Томото их захирагдчихал гэж тавьж исэн. Нэгдсэн хуулийг гаргаж ирж штэ. Тэгэхээр энэ арьс үндэстэн болон шашны үзэл бодлыг хүн болгон өөр өөр гэсэн үзэл бодолтой байж болно. Өөр өөрсдийн гэсэн шашинтай байж болно. Тийм болохоор зэрэг шашны хүлцлийг бас гарч ирж штэ. Түүхэндээ. Ер нь Чингисийн стратеги болон Монголын эзэнт гүрнийхний стратеги ямархуу төвшөнд яаж мундаг хүчрэгчж ийснийг дэлхийн улс орнууд өнөөдөр бол судалж байгаа. Дандаа л ер нь Чингисийн стратегиэс судалж Чингисийн байтугай, Чингисийн дараагийн үеийн агуу хаадуудын талаар цэрэг дайны стратегийн бол суурийг нь бас
монголчууд бас ойлголтыг нөхсөн юм аа. Их олон зүйл байгаа. Үүнийг би детальчлан ярина бас. Одоо би зүгээр дурдаад өнгөрлөө. Тийм болохоор миний гуйж байгаа зүйл юм байна. Чингисийн Монгол гэж ойрлохоо болооч. Хашгирхаа болооч. Дэлхийн 1 номерын үндэстэн хондлоо дээр хөх толботой бурхны тэмдэг юм, энэ хөх толботой монголчууд гэдэг чинь тэмдэг юм. Бараг ер нь тэнгэр язгуур заяатай тэнгэрийн элемент юм ч гэдэг юм уу, тийм ээ? Одоо тэнгэрийн элемент бол одоо бид нар одоо нисэх нь шүү дээ, тийм ээ? Тийм ээ? Ингэж болохгүй. Бидний бахархах зүйл бидний хүндрэлтэнд өгсөн тэр зүйл яг юу вэ? Тэднийгээ мэдж яваа. Түүгээрээ бахарх. Энэ бол одоо миний гуйж байгаа гуйлт. Тэрнээс ш одоо бараг дэлхийг эзэлж исэн гэл хэрвээ тэгж ярих юм бол Монголын эзэнт гүрний дараа бас л дэлхийд ээлжилж ноёлж исэн улс үндэстнүүд бол байгаа л да. Эзэлсэн газар нутаг нь бол үнэхээр дэлхийн 1 номер л доо. Манай Монголын эзэлсэн газар нутаг бол дэлхийн 1 хин ч юм эзэнт гүрнийг ийм том газар нутгийг захирсан эзэнт гүрнийг монголчуудаас өмнө нь ч хойнч хизээч байгуулж чадаагүй. Хамгийн том дэлхийн байлданд 4 том конкурер байгаа. Монголын байлдан дагуултан дээр бол газар нутаг нь бол Монголын газар нутаг бол хамгийн том бол яг хоёрт бол Александрийн эзэлсэн газар ордгийг. 3-т Наполеоны орно, 4-т Хитлерийн ордгийг. 4 том байлдан дагуулагч шүү. Конкурер. Тэр Англи, Франц, Испани, Португал гэж ярих гэж байгаа л дээр чинь одоо колон байгуулагч нар байхгүй юу? Харин саяын хэлсэн 4 бол өмнө хэлсэн 4 маань бол конкурер буюу байлдан дагуулагч нар. Дэлхийг ингэж том байлдан дагуулчаад хүн төрлөختний соёл иргэншил, цаашдын улс төр, нийгэм, дипломат харилцаа, төр ёсны удирдах уу, өшөө бүр ааж явах уу, тийм ээ? Юу оруулва. Маш их юмыг ингэж оруулж байгаа. Би сая цухас дурдсан. Мөн шин бичлэгийг ч оруулж исэн. Адууны соёлыг ч бас мөн оруулж исэн ч гэдэм үү, тийм ээ? Ингэж гарч ирж байгаа. Тийм учраас би одоо зөвлөхөд Монгол яг юугаар бахарх ёстой. Түүхээр. Гэхдээ өнгөрсөн үе яриад ирээдүгээ битээ мартаад бай. Зүгээр энэ өнгөрсөн түүхийг мэдчихэж ирээдүгээ тодор хардаг юм аа. Тийм болохоор энэ монголчууд маань бидний өвөг дээдс маань Монголын эзэнт гүрэн байгуулагдсан, тийм ээ? Энэ үед хүн төрлөختөнд юу бүтээвэ гэдэг дээрээ цөмөрөө анхааралтай сайн одоо ингэж нарийн сайн ойлголттой байя гэж би одоо уриалмаар байна. Үүгээр одоо ер нь монголоороо яг юугээр бахарх ёстой юм бэ? Одоо ингээд би цаашдаа бүр детальчлан ярих гэж байгаамаа. Өнөөдөртөө би та бүгдтэй ерөнхий зураглалыг нь одоо суурийг нь дүр төрхийг нь базаж гаргаж ирж байгаа юм. Ингээд цаашдаа бас ярина. За баярлалаа. За ямар ч байсан Монгол бахархлын талаар бас сонирхолтой түүхийн талаар ярьж гисэн бэлгүүн сүд багштай маш их баярлалаа. За ямар ч байсан эрхэм үзэгч та бүгд өөрсдийн гэсэн бас одоо бас бодолтой болсон бол тэр бодлоо бид нартай комментээр хуваалцаарай. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд ингээд өндөрлөе. Төр завсарлаа. Тий. Ямар ч байсан үзэгч та бүхэн бидний сувгийг дэмжиж subscribe дараарай. За тэгээд мөн биднэрт илүү олон сонирхолтой мөн чанартай контент хүргэхийн тулд бас биднэрт доор байгаа дансны дугаар л бас donation явуулаарай гэж та бүгдэд бас одоо хэлж байна. За баярлалаа.